Монголын эмэгтэйчүүдийн сан. Өнөөдөр манай улсын 3 эмэгтэй тутмын нэгнийх нь нэрх зөрчигдөж байна. Тодорхойлбол 3 эмэгтэйнийг нь гэр бүлийн хүчирхийлэл, 20-40 насны 3 эмэгтэй тутмын нэг нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж, мөн бага насны охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болох нь нэмэгдэн, 8 охины нэг нь бэлгийн шинжтэй дарамтад өртсөөр байна. Охид эмэгтэйчүүдтэй холбоотой бас нэгэн тоо баримтыг хүргэе. 2016 оны байдлаар 77.7 мянган өрх толгойсон эмэгтэй бүртгэгдснээс 28% нь амжиргааны түвшнөөс доогуур орлоготой байна. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь Улсын их хурлын гишүүдийн 17, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20, аймагуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16% нь л эмэгтэйчүүд байгаагаас харагдаж байна. Эдгээр асуудлууд байгаа учраас Монголын эмэгтэйчүүдийн сан охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2000 онд байгуулагдсан. Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага болон бүлгүүдэд санхүүжилт олгодог үндэсний сан юм. Бид гендрийн эрхтгч байдлыг хангах болон эмэгтэйчүүдийг ялгуурлан гадуурхах бүх хэлбэрийг устгах, сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх, орхигдсон бүлгийн эмэгтэйчүүдийг чадваржуулж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, шийдвэр гаргах түвшиндөх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, охид, залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, байгаль орчны шударгаас, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд олон улсын 103, дотоодын 650 аж ахуй нэгж байгууллага, 54,000 гаруй хувь хандивлагчдын дэмжлэгтэйгээр 177 төрийн бус байгууллага, бүлгийн 375 төслийг 1.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн 255,000 гаруй буюу нийт охид эмэгтэйчүүдийн 17%-д нь хүрч ажиллалаа. Энэ хүрээнд охид эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг зогсоохын төлөө бүтээлч оролцоо, дуу хоолойг нь нэмэгдүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, туршлага хуваалцах уулзалтууд зохион байгуулж, санаачилсан төслүүдийг санхүүжүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд тулгамдж буй чухал асуудалд шаардлагатай судалгаа шинжилгээ хийн, нийгмийн өөрчлөлтийг бий болгохын төлөө ажиллаж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн сан олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд бидний үйл ажиллагаа дэлхийн нийтийн охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, гендрийн эрхтгч байдлыг хангах тогтвортой хөгжлийн зорилттой нэгт уялддаг. Бид охид эмэгтэйчүүдийн дуу хоолой, бүтээлч оролцоо, манлайллыг дэмжих замаар шударга нийгмийг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Та охид эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, тэдний амьдралыг өөрчлөх үсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. Монголын эмэгтэйчүүдийн сан